За та бүхэнд өнөөдрийн түмэн амгалан айлтгая. За ингээд богдлом цонхоолон болов. За 24 болов насны болов одоо зохиолчдэр ингээд дууссан байна. Одоо 25 наснаас эхлээд болов нууц тарныг одоо нууц тарныг болов суралцах. Тэгээд болов гэлэн сахилыг хүртдэг. Тэгээд одоо ийм зохиол. Тэгээд одоо бас юу журган баримтын энэ одоо исэн бандта төвдийн 12 бандтагийн зохиолсон одоо журган баримтын онцгой зэн гэдэг тэрний тайлбар одоо тэр бүгдийг иш болоод нэг ном зохиодох журган чарын баримтын номгот парчинс тэгшисэрчиг ийм ном зохиодох тэр одоо тэг ягаад ингээд одоо богдлом зонхоолом 24-өөс үлээ нартан хийдийн ганжуур данжурын дошдог хангаж номын санд ганжуур данжир өсөж засаад буруу алдаа гэж засдаг иймд одоо орчуулгад тиймд одоо ажил бараг 25 хүртэл болоо 29 хүртэл болоо ийм хөрцөл өөр түүхэн дээр тодорхой байхгүй гэдэг юм байдаг. За тэгвэл одоо дээр одоо 5 бат чарын 5 бат тайлбартайгаа харуул юм болов дамжаа энэ төр бариад болов мөнгө дамжаа одоо дамжаараагүй дамжаа бүгдийг хүч одоо барьдуулсан тухайн үеийн болов тэр яар хийдийн намнаар чууд залуу гүсэн залуугүй энэ болон зонхоолом харахад сүжим төрхий өөрийн ирэхгүй төрд юм аа гэдэг болов тийм байна. Тэгвэл дарны жил хамаагч одоо нэг винамитсаар болов богдлом зонхоолом одоо гэлэмсхлийг хүртэж явах энэ зохиолыг одоо гаргана. 25 настай гэлэмсхэл 253 юм эсгдэг. Тэгээд тэр нь одоо гэлэмсхэл одоо дамжлаг нь болов бурхан багшаа дамжлаад болов харинараа хийдэг төвдөд болов тасралгүй исэн тэр винамитийн сөхөл сангааны ёс болов тондом юм одоо тасралгүй исэн тэр дамжлыг болов ингээд одоо богдлом зонхоолом хүртэж байгаа ямар газаргүй тасаас ойрхон зитэн гэдэг газар болов ракургээд болов нэг арон ботыг дамжаагаан дууссан ялун намжин төв ялун намжилтын хийдэд морлоод тэр энэ бас ласаа байх шүү ласаагаас ойрхон тэнд бол одоо энэ санжисүмжи канчин качи бандида соним шагжа ширэвэ канжид эндээс одоо уламжид дамжсан одоо энэ километр хайрлаад хамболоо маань бол ямар хүн бэ гэх нь энэ хийдийн хамбо ялун намжийн хийдийн хамбо энэ одоо винамитийн юу одоо хамбогчтой дамжаад качи бандида соном шажашири бандида хамжуулаад дамжуулаад тасралгүй өөртөө ингэж ирсэн юм аа одоо гавшива олоо чимрийн чин гэдэг хүн болов энэ хийдийн хамболон энэ бол одоо богдлом зонхооломын гэлэнсхэл хүртэх хамболон тэгээд бол лежил лобонгод одоо тэр зам үеийн амсдаг одоо бол нэтэн дуан зэбшэр гомбо гэдэг лам болов богдломын бол леж тэрвээс одоо зам үеийн юу амсдаг юу зохиолох ямар ажил үеийн зохиолдог тэр багш нь болов шэрэг гомбо одоо хайрлаад хамбон болов чичвэрийн чин гэдэг энэ багшээс тэгвэл одоо сангын нууц одоо юм асуудаг материал самарын юм асуудаг тэр нь болов тэр багш нь болов санам дарчигдаг тэр сандэ дамби томбацад гэж тэгээд болов кило 90 болоод километр хүртэхэд болов 4 км буюу 10 км 10-аас тийш байв одоо километр хүртэж болдог 1 км хүн километр болохгүй яа 4 км болов нэгэд номын зам үеийн одоо ховрын зам үеийн ёс төрөн болов хөтгөх учраас болов тийм байт юм аа гэж тэгээд болов бүр 10 км талбар километрийг хүртэл бас 10 жил болсон сахил самар харин цэвэрхэн тийм одоо тийм багш нар 10 км залаад тэгээ хамба багштайгаа сахил үүдэг тэгээ лежловон одоо тэр зам үеийн тэр багш ловон багш сада сандыг нууцарс юм асуудаг юм алдар гаргасан гараагүй амлуулдаг сандад би багш гурван багштай ингээд 14 хүн ийм багш нь удаас одоо гэлэнсхэл хүртсэн
яг одоо бүхэн багшийн эсвэл сонгор хүртэж тэр зам уялдах адилхан Винамитиус дүрмтэйгэн сайхан адилхан тэгээс сонгорыг бол одоо тэгэд бүтсэн байдаг. Манай Богдлон зүүн хаваалан болов. Ингээс сонгорыг бол ингээд хүртээд болов. Ингээд мөрсөн байх шүү. Энэ сонгорыг хүртэж сонгороо гинсгэл. Тэгээд тэндээс нь бол одоо бол сонгор бүрэн гүйцэд болсон бүхнэш нээжин мөн гэсэн одоо ялгарсан. Тэгээд өөрийнх нь багш Жанарын бүчгээд багштай очиод болов. Дахиад ном хүртдэг бахан ном айлтгаад мууч тэрний ном юу тэгс өдрөөснөө ном болов. Одоо ингээд болов өөр тэгээ мөрш одоо тэр өөр мөрийн одоо Владимирийн жиргэн одоо ийм одоо бас юу гэдэг одоо шивлэг хүртсэн байдаг. Энэ үгэн дээр норцгоо яг нууц тэрний учраас болов. Тэгээ наруу чөжүг гэдэг нарууламас гэсэн чөжүг жив хамууг чижижигтэн комбикапнаас бас ингэж Жанарын бүчрээс болов. Лосоо намхасан жанжин морил тэрүүн хатуудаар очиод болов. Бас олон ном сонсдолоо. Тэгээд тэндээс хам морилсын гон одоо ярлан амжилт гэдэг хийдээс нь жишүүд одоо юм болов. Ласагас конгачисан явдаг замд бол байдیں۔ Жишүүд зонгод. Жишүүд зонгод цаашгүй газар болов. Тэнд байжээ. Та жишүүд зонг гэхээр нь одоо жишээ гэж. Төвлөр бол жишүүд зонгод. Одоо юм бол ласа фижитан байдаг газар болж байна. Тэндээс орхон нэг цал гэдэг нэг хийд байдаг. Тэнд бас одоо төвд одоо ласуудад зам үеийн ласа одоо хөдөн хийм болов бас ингээд ганжуу данжуурын бар одоо ингээд балтдаг тийм газар байхгүй тийм балкон номьясан байхгүй тэнд одоо Богдлон зүүн хаваалан тэнд марлаад болов одоо ганжуу данжуурын болов их хэмжээгээр үесэн байдаг. Одоо шүдэ танглаад шүдэ одоо манай үсгийн засаа өсрө алда буруугийн одоо зүг буруугийн одоо нэг сансдын тэр явуудаар байсан даа харуулж утхан дарын богонд дээр алда буруугийн заст. Ингээд одоо 29 хүрт ингээд одоо талаар шижигт. Тэгээ 29 наснаас цалдын жишүү зунгад энэ хийдэдээр байж агаад ондорж ингээд болов одоо метрийн гээгнээс уламжилсан. Мэд би өчтөр хэлдэг шүү дээ. Бурхан багшаас хаашаа болов уламжилдаг нь болов мэшэр бурханаас болов самууд ажид. Тэгээд болов метрийн гээгнээс болов жашинж бийж өгч. Самууд ажид болов гүнцэг одоо гүнсэг үжлийн мөрөгч. Мэшэр бурханаас болов одоо дамжсан одоо дамжлага нь болов гүнсэг үжлийн мөрөг болов самууд ажид бийж. Тэр нагарч үгээд хэрэгтэн одоо энэ тийм базараар хамжиж ирдэг. Тэгээ метрийн гээгнээс бол одоо метр бурхнаа мелошоо гэж штэ. Эндээс дамждаг нь болов агуу ихийн үжигийн мөрөгт болов жашинж бийж гэж. Тэрүүн дамжлагаар хийдэг нь болов одоо метрийн гээгэн болов хаван томит асанга тэргүүтэнд болов одоо жамжи дэрнгаа гэх нэмээ альдсан байдаг. Жамжи дэрнгаа дотор хамгийн гол нь 6 баримт одоо парчин гэдэг ондорж ингээд бол бид одоо парчин зэндаагдаж чэрийн номлол парчин үздэг ангийн бол 6 жилийн 7 жил суралцдаг тэр ангид бол гол суралцдаг үндсэн заваа хоосон чинэрийн нууц одоо тайлбарын ном байдаг үндсэхгүй одоо үндсэн ном тэрүүн тайлбар ерөн бол эндэгт болоо одоо содор ёсох юм уу одоо ганжууртай иш татсан энэ тайлбар бол эндх болоо 11 бандаа шудраг стан одоо хэрэгжүүлэлт одоо ингээд уйлдуулаад зохиосон тайлбар байдгийг. Тэгээд 12 бол одоо шудраг ёсонд бол одоо тэгээд энэ юм бомба нууц тэрний нууц юм бомба гэдэг хоосон зэний үзлийн одоо ганжуур төр үзлээс иш татаагүй тайлбар. Ингээд 21 тайлбар байдгийг. Энэ 21 жанжин нэрчил гэдэг. 21 тайлбарыг одоо Богдлон зүүн хаваалан ганжуур данжуур одоо орчуулж байгаа үедээ болгоод энүүний бүгдийг одоо нэг ном бол хомоод болов бодгаад нэг ном болоод гаргасан нэг ном зохиосон
Тэрвэстэнло 29 настайгаад ном зохиосон ном нь л Тэгши Сэржи Чонгбаг ном зохио хийсэн байдаг. Тэгээд энэ сал хийдтэй болоод энэ номыг зохиогоод хижээд төгссөн би гүн одоо 32 настайгаар төгссөн. За энэ донд бол зөндөө олон юм байгаа. Тэгээд бол юм байдаг энэ ном болоод одоо 18 боцсон ном зохиосон нэг 2 ном боцсон ном болов зохиогоод эхэлсэн шүү дээ. Ийм одоо бас гайхамшиг тийм ялгарсан. Тэгээ бас нэг чип савгүйдэн бас тэнд бол бас нэг гурванламтай ном хийх уралдаан боловсоо оглээ урч яхад штэ гарын алгана зураас одоо хармаар байх тэр цаг үед нар одоо тэр энэ сал хийдэг одоо оройдор тусах тэр хэмжээ дотор бид хөдөлөө ном хийх уралдаан явуулсан. Нэг л ам нь болоо домэ багтал жамбал ташиг гэдэг юм. Хоёр дахь нь шагжаад багт. Гурав дахь нь болоо юу дагбад нэмцэн гэдэг юм гурван нам байх. Энэ гурван намтай багтлан болоо одоо ингээд цалвигийн одоо энэ хийдээр бол одоо ганжуурын цаасан ном бид хоёулаа хийжлээ. Оглоо урч хагаад гарын алгын зураас гарсан ингээд тэгээд үлдэх хэрэг тэгээд нар одоо энэ сал хийдийн оройдор тусахад тэр ингээд би зогсон шүү. Тэр үед одоо бид ганжуурын чадар хөдөн цаас ном хийжлээ гэдэг одоо уралдсан байдаг. Багдал омцон хаваалан болоо ганжуурын цаасаар болоод нэг 3 цаас ном хийж ямар ч одоо торлохгүй тэвдэгч одоо яаж ихсэх тийм одоо гайхамшигтай. Тэгээ нэг л жамын ташиг ном нь болоо 2 цаасаараас хийжээ. Тэгээд зарим нь өгөөс гарахгүй гартай. Нэг нь шалжаа гэдэг шалжаа дубаг гэдэг нэг 2 цаас хийжээ. Дагбаа гэдэг нэг цаасаараас ном хийжээ. Ингээд бол уралдаад үжээд ийм гайхамшигтай. Чүши зонгод нэг усан дараа болоо цаа бомбо канчин аван дагбаа гэдэг энэ багтлаа нэгтлээд болоо засаг явжээ. Бас энэ мөнгө зөөх нь мөргөөд мөнгө зөөх нь бол 90 бурхан багшин дөрөөр одоо чин дөрөвшээ байгаад тэнд очиж нүгний сахад. Тэгээд нүгний сахад хаад нэг жиг нэг орой зүудэнд болоо багшаа шавхай багшин хийжтэй. Жизэрэн даваа багш шавн болоо багтлан хаваа нүгний сахсан зэрэг болоо зүудэнд болоо одоо энэ орон нутгийн даргачтай тэрвэсэн цаа бомбо гэхлээр манай усан даргач хим аягтай. Тэр нь юу болоор нь цагаан бун үлээж наагч тэгэд болоод үлээж наагч үлээсэн чинь ухтрагаас болоо таан дун болоо огдлон бидэр бууж байна гэсэн зүудс. Тэгээд болоо тэгэд зүудсэд болоо тийм зүуд шинж өгсөн. Тэгээ богдламын бас нэг шав канчин аван дабаг гэдэг хүн болоо одоо тэрүүн дээр одоо энэ амдуун нутг гэдэг одоо гүхнөр буюу сэтайю ганцын нутг болоо бас шинээр өгүүлдэг тэр нам нь болоо нэг шавны байдаг. Тэр нь болоо одоо амдуунаас шинжлэх тийм бэлэгдэм байлтай бас болсон байна гэж бас тэгээд ялгаад болоо ярьсан байдаг. Тэгэлэр нь одоо нэг болоо жоохны одоо нүгнээс гэсараад юм тийм зүгт тэгээд тийм одоо дуун үлээж дууны их дуутай хүчтэй сонсон байдаг. Дараа нь болоод канчин үлээ цава канчин дагва аван дагва гэдэг одоо л 60 гэдэг бол манайгийн хаана гэхээр сүт хана юу шүү дээ. Одоо мөгийн өнөө ямар газар гэнэ 60 шингэж тэр газар там болоо хийсэн. Хэрэн бол одоо ярен дөрөлөө амны ярен дөрөлөө 27 сум хийд гарчий гэж одоо энэ ламын дамжуулахаар болоо тэр бас богдоломдон хаантай хамт нүуний секретараар байчи шавны болоо одоо богдоломын шавнаас ийм гайхамшиг одоо шинжилгүүлэх бэлэгдэм барилтай ийм бас одоо шинжүүлэлт өгсөн байдаг гэж. Тэгээд бол асаас болоод бас мөнгө цугаас болоо тэндээс арга нитан гэдэг. Нитан морилжээ. Нитан морилоод болоо. Нэг оройн болоо тэндээс одоо нитан гэдэг газар руу морилж ингэж зүгтэнд нь ирсэн байдаг. Тэгсэн чинь одоо нэг
нэг амар том одоо хайх өндөр шуул болт. Ингэр уулна тэр хатан өргөн дээр болоо одоо нэг долыг гэхээр гатгай чулуу. Зөөлх тэрүүн дээр болоо дарих бурхан одоо дархийн эзэмд зүудлээд дархийн эзэн одоо гар матгаар ингээд таларсан байсан тийм зүйл болсон. Өөртөө бас одоо богдломдон хааломдос ингээд одоо дарих зүудсэн байдаг. Тэгээд тэр богдлом бол одоо өөртөө богдломын шин гэдэг дэлгэрт өөрчлөн болоо одоо өөрийн үйл болсон болоо 10 зүг дэлгэрхийн одоо бэлэг дэмбэр шинж. Тэгээд цаандан үдэж ингээд болоо нөгөө нэг шавны болоо одоо төвд Монголын одоо ямар олон газар богдломын шин дэлгэрүүлдэг дэмбэр болоо гарсан байдаг. Тэгээд ярмангуй эндээс болоо одоо нийтэн гэдэг газар болоо архийн одоо тийм нэг рамжун гэх юм уу жуади шагигийн болоо нийтэн мөрлөд хамгийн сүүл одоо таалдаг гэсэн газар тэнд болоос нэг дарих бурхан болоо жоохон дарих бурхан байдгийг нэлэн дээр асалдсан болоо дарих бурхан болоо рамжунгт одоо сүнжүн маг болоо зарлиг буудах тухайн үеийн тэр дарих бурхан болоо жуади шагигийн болоо нэг шүлэг ахын нэгэн дархийн хорангуй айлдсан тийм одоо бэлэг дэмбэрэлтэй тэгэхээр энэ газар байдаг яг тэрүүний бэлэг дэмбэрэлтэй шиг богдломдсон хааломдол зүудэнд болсон гэдэгт одоо дарих бурхан зүудэлт дархийн эзэн зүудэлт тэгээд дархийн эзэн яг тийм нэг өөрийн одоо гатгай чулуу барьсан ч тийм дарих биелэрээ гараад ирдэг хараад өөртөө бас тэгээд тэр үйлдэл нь одоо деважинд мөрлөөд деважинд олон шамнартай ном гүцлээд хавар гүцлээд тэнд байжээ. Деважин гэдэг хамгийн анх морьсон гэдэг нь 70 гаруй шамнартай гасчнгүй одоо 6 баримтөө тосмолхон ухаё төрүүлжлөө ондогонд их юм уу тэдгээр ном одоо гүцлүүрэл ихээр зохиол үүсэж болоо одоо шамнартай ном гүцэлжээ. Тэгээд 29-т бол цал хийдэд болоо лисисэж хамаа гэдэг номын эхлүүлч байдаг. Тэгээд нөгөө деважин барлаад лисисэж хамаа 6 баримтын тайлбарыг одоо гүцэж дуусгасан байдаг. Тэгээд эндээс одоо бас содорё одоо нууц таны их баггүй номууд хэмэрхсэн байдаг. Ялангуяа одоо дүнхрийн ном дөнгөр бурхны тайлбар нууц тэрний ном жирэм зурм тэр бүр намаа ишид одон байгаас болоо айлтгаа тэндээс болоо бүртээд дөнгөр дэшин жимээ од зохиосон тэр номуудыг бас гүйцэд тэгээд журмал номд хоолон дэнэ зэмбаг олон шамдал болоо их одоо нууц тэрний судрын ном олон сонсд бас шамдалтай ном заагцд тэгээд зумдан болоо деважинд бас садд тэгээд болоо лосол деважинд лосол гэдэг нь шамдалтай болоо төлөвс венамитийн номууд болоо их хэрэгтэд ийм үр зохиолыг болоо айлч байжээ ийм гайхамшигтай. Тэгээд эндээс наашаа яваад болоо одоо засаа ярих одоо бэрээвэн хийдгээ алцлаа. Тэр үйлдэл дашид өнгөд хийдэд болоо бас ном айлтж байна. Өнгөд хийдэд очиход болоо ширвсэнгээ гэдэг болоо нэг сард болоо 11 янзын бат номыг болоо ном хийгээд болоо дуусгад тийм гайхамшигтай зохиолтой тийм одоо нам байжээ. Тэгэлэр нь одоо богдломжон хаалмын энэ дашид өнгөд олон шамнар нь бас богдломжон хаалмд энд одоо цаг үед болоо нэг сард одоо ном болоо 11 бат номыг болоо гүцээд дуусгадаг ийм одоо чидүү ашиу тэгээ гүцэлбэрөө тайлбарөө амжилгын болоо бүгдх ийм багш байна. Багш маань бас ингэ бид нэг ном айлдах уу болоо шамнар нь айлдахад ясаад одоо таньж дотроос болоо чэрийн тамбад үндэс бодмөрийн зэргийн үндэс тэгээ жамшидэрэн ашаа тэгээ умарыг содох 17 жижиг бац номын болоо одоо нэг дээр одоо жагаргад өгсөн энэ хийсэнстэй өгөрөө нэг дээр ихэлт тэгээд тэр үедээ бол 33 настай 1389 болоо эхлээд болоо одоо сарын өмнө айлтгсан тэгээ бодломжсон хаалын түүний бүр элен бүтээгээд одоо болгочоод үйлдэн сарын 25-нд одоо мөрлөд хүлээж
асахалгатрыг олон шамдрын ирээгүй байна хүлээгээд тэр хоорондоо тэнд байдаг шамдртай одоо шинэ нэгнээс шинэ тавхурт хүлээх нэг шамдрд байжсэн шамдртай доо милийн нам гөрчлөө мелвагдын нам таргуу мелвагдын зохиол номуудыг шамдртай гурван батсан номуудыг хөтлөжээ. Тэгээд трансферийн нэг өглөө нэг цагт 15 батсан номыг нэг цагт эхлээд өглөө урд шахад эхлээд орой нар жаргах дуусгадаг. Тэгээд заримдаа болоо нэг батсан ном дууссан байдаг. Заримдаа болоо 2 бат дуусаад тэгээд болоо одоо ингээд зохиол дөрвөлөө 17 бат өглөө урд цагаар юу гээд урд цагад одоо ингээд ном айлтаад тэгээд болоо асуу ингээд эхлээд 15 бат номыг эхлээд болоо Бати Жунганы цогбор сарны гэж Ларин Бати Жунга Шимон амто төцөгс номыг нэмээд болоо тэгээд болоо энэ начрахт болоо 17 бат болоо нэг гүч дуусгасан байдаг гэдэг. Ингээд бас энэ дээр айлтсан байт юм аа. Тэгэхээр энэ бас гайхамшигтай эрдэмтэд тийм хурдан тайлбар ишин бол одоо нэг өдөр дээр тэгээд одоо үндэсний ишин нэг өдөр дээр тэгээд амшаад дуусгасан байсан чи эдгээр номуудын тайлбарыг одоо тайлах болоо дахиад болоо одоо гүч тайлбар өгөх хэрэгтэй ийм учраас болоо цамаа намжил парчин момбагоны төлөвөний митинглөө момбагоны гээд төлөвөн боцаваа гэдэг жамшиши гэдэг болоо бас 6 баримтын тайлбар ном тэгээ Омарыг сунгаад түүжлийн нагарч үнэгээ зохиосон. Тэгээ батандаа Оман жугва шивжава арендагона шивжава. Сома шиндэдвагийн болоо бодмөр яг бодмөр орох явдимэрийн ном. Ингээд 17 номын тайлбар дэлгөрөнгүй 3 сар өглөө урчгаад нарж ахаа олон шөнөртэй болоо тасгалгүй айлт гүйч одоо тэгээд бол тэр анистаа газар ийм анистай ийм уцтай гэх бүр нарийн нягтуулан гэдэг айлддаг. Тэгээ ингл бичлэгдэг, өцөлдөг, одоо түүзэр мөн хоосон чанар гэх юм уу, одоо бодис сэтгэл гэх юм уу. Одоо энэ ном бол одоо бүхнээс хоолой шинжтэй ном байхгүй юу? Эдгээр номыг ингээд гүйцэд одоо нарийн нягтаар бол эгэл хүн бол ингээд одоо тайлдаа дийлгүй гүцэлдэж чадахгүй. Ийм одоо гайхамшиг зохиолыг 3 сарчтай үед тайлбардан гүйцэд өгсөн байдаг. Тэгээ гүйцэд өгөө дуусан дараа оройдон бол өөрөө болоо одоо яманд урахнаа тангжгүй юу тэр бичлэг одоо жирэмд оройно маш баргцууд тасгалгүй гэдэг бичлэг хийгээд ингээс талраас хатдаг. Тэгээд одоо тэр үеийн тухайн үе сууж шамдрын юу олон намнар хавдаг хөтлөлөө ерөн болоод бодтой гэмэрсэн байна гэж хабэлхам нийс жинжил өөрийнх нь гол шүтдэг бурхан болов адилсан тийм сон топик болооноо мартахааргүй тийм эрдэмий олсон бодисадва мөн байна бас гайхамшигтай юм байна болов тэр үеийн тухайн үеийн хөдөлгөөн шамдрын өөр гайхамшигтай тийм тохиолдол үзүүлсэн байдаг. Одоо гайхамшигтай ингээд 33 34 насны энэ үед бол одоо өгч байгаа шүү. Тэгээд энэ бол ийм хөл байдалтай. Тэгээд одоо номын утас нь бол юм байна гэж тагвал бас хэлье. За энэ өдрийн хувьд бол ингээд болно гэж тэгэлэрэн Агдулам цонхойломын зохиол бол ингээд одоо шамнэртэн бас ном гүтэлэн номоо гүтсэн татар өөрөм бичлэгийн амнаа өршлөг бичлэг одоо өөрийн хоолойг лахуу чэжэндэ бартаатгал сайхан тавьлах залбирдаг. Тэгээд энэ Богдламын зохиол юм байна. Тэгээд өөрийн одоо сутгын өмнө бурхан багшаас дамжсан одоо мэдрингээнээс уламжсан авыг хувааны мөр тэгээд бол самотас бэлчд гүнсгийн мөрийг болоод хамжилгүй одоо өөртөө тасралгүй өөртөө бий болгоод өөрөө доктор бидүүд доктор 18 бат ном зохиодог. Тэгээд шанар минь доктор энэ номыг хэрэгжүүлээд явдаг. Бурхны доктор арайгүй ингэж байдаг. Бурхны шингэдэг болов. Бурхны шингэдэг болов. Ганц бид бол бурхан байр ганц бурхандаа залбираад байх төдий биш.
бурхандаа залбирна. За бурхандаа залбирахад бол бид одоо орчноос яаж хөтлөхгүй гэхлээр тэр номыг олгоод суралцж мэдэх. Тэр номыг одоо суралцж мэдэх хуулиар тэрний бас хүчин төгөлдөг номын нөхөд байх хэрэгтэй. Ховрог эзэн гэдэг. Тэгэхээр чухал гэдэг гурван эзэн бол сейл эдгээрийн дамжил одоо эдгээр бүрдэд ингэж бид сайн соёлын тавьд өөрөөр тавьд ингэж суралцах юм бол бид энэ одоо парламент зөвхөн намын намтруу энэ дэр бол өөртөө бол ингэж одоо эзэн яг найдаж чанд өөртөө гүцэтгэх айлс номын дагуур одоо тэгээд бол самоотаждгүй ячин жидбиждөө одоо гүрсүүжлийн мөрөм авихийн мөрөм бол танилцуулахгүй үртэм одоо бичлэг тэр номын тэрэн дөрөв болон номын хаврагтай ингэж одоо бичлэг дамжуулдаг ийм шинэжин ийм бол байж тэрээр бид усны одоо бодлоо шинэ бохшны өөрийнхөө бохшинтэн гэх юм бол Хашны үеийн юу юм бэ гэх чухал гэдгээр ихтэй нэмээд үүдэг. Тэгээ нууц тарны үүд юу юм бол ягаад нууц тарны дорхон үүд ван ашиг акулу нууц тарны доо. Один сэтгэлийн үүд юу юм гэсэн юм шиг. Одоо бодморын зэрэг дорхон үүд юу юм бэ гэх один сэтгэлээ. Тэгэхээр одоо би өөрийнхөө бохны шинхэн гэдэг өөрийнхөө юм гэх юм бол өөртөө болов бохны ажил чанар утсан ном байх. Тэгээд тэрний бичлэг номгүй одоо бид өөрөөр онцлог ном одоо тарны номын төвдөр юу монголоор онцлог ном тэрүүний хөтөлбөрийн номын нөхөд номын тийм багш нар ийм байхад бол өөрхийн би бохны тийм байна гэж бол илгаанаас ингэж гарч байгаа. Тэгэхээр бохны шинхэн гэдэг илгаа бол одоо цаал илгэрдэг. Амин бохны шин гэдэг бол өөрийн чинар бол энергоний юм чинар тэгээд үжилэн хоосон чинарын үжил амин хорлолгүй дандаа гончин жааш би нэг дурдрын ламын бол томтоо цаваа гэдэг номдор сохч байдаг. Дандаа батан би чамбар гэдэг бол ийм учраас бол бид өөрийнхөө бохны шинхэн үзчих юм бол ямар хөө байдалтай ямар хөө амьдралтай ямар хөө бодолтой гэдэг бол эцэг амтар номын сонсон төдий биш номын олоод оншээд одоо судлах юм бол өөртөө сэтгэлд нэг хавирт байна гэж ном хийж байгаа бол ном оншээд ном бичлэхэд сэтгэл хавирт төржөө тэр номон тусч байна. Юу ч бодохгүй юу ч ойлгохгүй оншээд мянган оншоод түмэн амандаа уншаад гараар амтны халууч нь олж явна. Номон оншсон хэрэг гарч яана бол ач төдий болохоос 100-100 процент гарахгүй гэдэг нь одоо энэ сайрхад болно гэж. За тавхтын номын буйн ажил сайн болохыг зүгнэе.